Сайн мэцхан өрхөн мэддэг шүү дээ. Танин мэдхүү хэлээр өрөөтэй Зангаа ТV-гийн цоошин дугаар хэрэг үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэрэг дэмжиж хэрхэн үзэж та бүхэн юун дээр дарахаа мэдж байгаа. За ингээд энэ удаагийн дугаарыг эхлүүлэхээр судлаач бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За танд уламжил ёсоор өглөөний мэнд. За чамд бас уламжил ёсоор өглөөний мэнд хүргье. За өмнөх дугаар дээр Кутууз султан. За түүний дотны найз хэн зүг Мөн дотны шадар их үү те. За шадар Бебарс нарын талаар яригдаад дууссан. За мэдээч нөгөө нэг Монголд нэг юм болоод тах шүү. Мөнх хаан Сүн улс руу хийх дайнд явхаас өмнө уламжил ёсоор баг дүүдээ улсаа даатгаад явж байгаа штэ. Тий. Тэгэхээр одоо ариг бүхэн Монголын хаан хийж байгаа гэж үзэх нь зөв. Одоо ер нь бол одоо Монголын төр ашигчийн үргийг төр ашигч яг зөв. За нөгөө Тэмүүгээ дүүгээ Чингис хаан үлдээгээд явсан тэр бол Монголын хааны үргийг буюу 7 жил төр ашигчийн үргийг гүйцэтгсэн. Өгөөдөг хөрөмжлөх хугацаанд 3 жил толуу. За 3 жил арай хүрэхгүй баха. За ямар ч лсэн төр ашигчийн үргийг гүйцэтгсэн. Тэгэхээр одоо мөнх хааны байхгүй үед аян дайнд явц үед баг дүү ариг бүхэн төр ашигчийн үргийг гүйцэтгэж байгаа. Айлын баг нь голомтоо сахдаг Монголын ёс хууль заншлаар ариг бүхэн одоо ингээд төр ашигч болсон. За яг зөв. За ингээд бол үндсэндээ сүн улсад одоо кайфант билээ сууж байгаа. Тий. За хар хоринг бол одоогоор ариг бүх захирж байгаа, төр ашиж байгаа. Нөгөө талд хүлээгүй одоо Дамаскт, Алеппо, Сирийн Алеппод очиж сууж байгаа. За яг энэ үед бол үндсэндээ яг хүлээгүйгээ явуулсан элчиг Бейбарс болон Кутууз нар алсан. Энэ бол үндсэндээ дайны хийя гэсэн. Дайтчөө тий алдцаад гэсэн. Тий. Гэхдээ бас энэ сонирхолтой нэг зүйл байна юу гэхээр энэ хоёр ч хоёул одоо монголчуудын одоо энэ хоёрын амьдрал нь хоёулынх нь амьдрал монголчуудтай ямар нэгэн байдлаар холбоотой. Мамлюкуудын бүх амьдрал нь монголчуудтай холбоотой. Бүрүү? Тий. Бүгдээрээ энэ Хипчак команууд чинь булгаарууд энэ Черкес Алан эдгээр чинь бүгдээрээ зарагдсан. Ерөөсөл Монголтай л байлдаад зогтож яваал онцлогтон зарагдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө таны хэлээд байгаа нөгөө өш хан дотор нь байгаад байгаа гэсэн үг тий. Цаг нэр хэл юм бол монголчуудад алцахад бэлэн байгаа. Тий. За ингээд үндсэндээ бол хоёр элчийг нь алж хаяад одоо хүлээгүй бол байлтна. Ямар нэг аргаар байлтна. Тий. За энэ одоо өнөөдөр магадгүй гарах түүхийг бол энэ маш алдартай түүх юу гэдэг лээ. Одоо нөгөө нэг орж ирэх шилээд яах юм бэ? Одоо орж ирээгүй байгаа дээр нэг мөс. За. Эхлүүлээ. Хилээд хэрэг. За тийм байгаа. За үүгээр би бас нэг юм хэлье. Энэ Монголын энэ бичгтэйгүү маш олон гадаадын судлаач нарын одоо судалгаа бол байдаг. Эрхэм хүндэт үзэгчд сонсогчд та бүхэн миний ярьж байгаад хэрвээ үл итгэж байвал санаанаасаа зохиож ярьж гинэ. Уран сайхны фантаз хэтрүүлэхтэй ярьж гин гэд ингээд намайг шүүмжлүүл би шүүмжлийг хүлээж авъя. Гэхдээ энэ Untold History of Hashashin гэдэг нэг тийм одоо энэ Английн бас мөн Арабын түүхчдийн бичсэн Ассасинуудын бичигдээгүй түүх гэдэг ийм ном байдаг юм аа. Тэрэн дээр бол одоо энэ ассасинчууд яг яаж байсан тэр болгон бас гардаг шүү гэж давхраас хэлмээр байна. Та ч одоо бараг өмсөжсэн одоо ховцсных нь өнгийг бараг хэлээд байгаа шүү дээ. Тэд нар чинь бас дээрэмчд байсан, тоноолчд байсан юм чи бас гой юм өмсөн шүү дээ бас тодорхой хэмжээгээр. Алеппо хүлээгүй ханху. Энэ Армянаас нэг түмэн тоорой аваад. Ингээд энэ арабуудад бүгдээрэнд нь өсөг, үржүүл, өдөр болгон угаа цэвэрлэж, хайрлаж нандгна. Газрын самраар тижээ. Тэгээд сайхан бордож тижээснийхаа дараа бүгднгийн ид гэсэн тушаалыг би буулгаж байна. За энэ хүлээгүй нэг ийм тушаал арайч буулгаагүй бах. Гэхдээ Армяны түүхч бол ингэж бичсэн. Гэхдээ энэ арай дэгсдүүлчихв. Нэг зүйлийг бас нэг анхааруулъя. Цусаа хайлуулж нармаагаа нээлгүүлж нам цохиулж явж исэн болохоор Араб Персийн түүхчид бас арай л монголчуудыг алуурчин мусан хядагч
массакр явуулагчид буюу одоо тий аллаг хядаг одоо бүр геноцид явуулагч нар одоо бүр аимшигтай аллаг таллаг хийсэн зэрлэг бүдүүлэг маягаар их тийм жаахан доромжилж бичдээ шүү. Үүнийг бас ер нь одоо анхаараарай. Би одоо судалж явж явах хугацаанд арайч манай монголчууд бас энэ арай гэд энэ арай үгүй баха гэсэн тийм юм дээр бас бүр худлаа юм хүртэл ингэж бас таарж явсан үе байгаа. Гэхдээ анхааруулах нь Арабын Персийн түүхчид Монголын түүхийг арай дэгсдүүлж харгас хэрцгий зэрлэг байснаар нь бас гаргадаг шүү. Тэгээ үүн дээр бас анхаараарай. Хэрвээ Монголын түүхийг судлая гэж бодож байгаа бол манай мэрэгүү үзэгчд бас энийг ялгаж салах та. Ялгаж салах баг. За ямар ч байсан саяын ийм тушаалыг хүлээгүй өгсөн өгөөг нь би мэдэхгүй боловч Армени түүхч бол ингэж бичсэн. За үүнийг Жек Ветерфорд бол хувийн өнцгөөсөө бол арай ч ийм тушаал өгөөг баха гэж бичижсэн болвол Английн судлаач Саундерс хүлээгүй ийм зарлиг буулгахгүй. Хизээ байдлаасаа монголчууд чинь эдсэн газар нутагта дотоод амьдралд нь шашин хувийн амьдралд нь халдчихлаа. Цэрэгэргэний ардчилтаа ус байсан юм чинь эдгээр чинь яг их засгийн хуулийнхаа дагуу цэрэгтэй илсүүлэх эрчүүдийг нь илсүүлээд өөрсдийнх нь ёс заншил амьдралд нь хошууд өрөхгүй байгаагаар нь байлгаж исэн юм а гэсэн тийм таамаг бас явуулсан. Тийм болохоор бас арай ч ингээгүй байх л гэж бодож байна. За яг хүлээгүүгийн явуулсан элч Мамлюкт очсон Султан Кутузад яг энэ загтлыг өгөхөд Кутузын дагнуулууд алс хол зүгт ирнэ. Байдал хэцүүдсэн гэдгийг бол ер нь зарим нас гадарсан. Мөн хаан тэнгэр талцсан гэсэн тийм юмыг гадарсан. Кутуз бол бараг 15-аас 20. За 20 бол ихтэх байх. Багаар утхад 15 жил Мамлюкийн султан болчихсон байсан. Ямар ч лсэн алс хол зүгт, дорн зүгт мөн хаан тэнгэр талсныг мэдсэн ч бай, мэдээгүй ч бай. Кутуз бол элчийг налсан. За ингээд элчийг алаад элчийг нь дагалдж ирсэн хүмүүсийн цуг алаад толгойг нь завчаад Кайротын хаалган дээрээс Кутуз өлгчихсэн юм. За энэ бол ерөөсөө дайти гэсэн урайлан дуудалт байсан. Хэд бүхийн тал руу монголчууд цэргээ одоо улаан тэнгис рүү хүлээгүй цэргээ оруулж эхэлж байлаа. За одоо эдгээр хүсээд байгаа юм бол хүссэн юм нүгэй. За яг ингэж байтал Алеппогоос хүлээгүй утахгүй хөдлөгчид л Аст орон зүгээс илч иржээ. Хүлээгүй үзэнтэй. Хар хормоос илч ирсэн. Орвол хүлээгүй жанжин. Ханху хүлээгүй. Танд үүнийг өгч байна. Чи юу вэ? Юу болох нь вэ? Ийм байж болохгүй дээ. Энэ ийм байж болохгүй. Итгэмээргүй. Яахаар юм болдог байна. Одоо яах вэ? Бүх цэргийн жанчдууд цэргийн үйл ажиллагааг зогсоо гэж хэл. Хүлээгүй эзэнтэй. Юу болов вэ? Хаан ах мөнх тэнгэр тайсан байна. Гүгүй хэлгүүд. Тэгсэн байна. Мөнх ах тэнгэр тайсан байна. Мамлюк руу яг орох гэж байхад чинь ийм ч юм болох гэж Мамлюкийн султаныг бут нэрэгдсэн бол маш том амжилтанд би өрөх байлаа. Эртний Месир иргэн шил Нийл мөрний хөвөн дээр би очих байсан юм. Би тэнд өөрөө эртний фараоны агуу их түүх шашилттай танилцах байсан юм. Ингэж гарлуулмаар юм болох гэж. Ингэж гайтай юм болох гэж. Яах вэ? Бүх цэргийг зогсоо. Давшилтыг зогсоо.
Хэд бух цэрэг бэлдсэн тушаал одоо хүлээж байгаа шүү те. Бид нар ганцхан хараагаад улаан тэнгисийг ганцхан хараагаад Египтэд орох гэж байна. Мамлюкийг бид нар эзлэх гэж байна. Бид нар Африк шин твтэй танилцсан. Африкт очино. Тэр үед яг Африк гэж нэрлэдэг байсан юм уу? Тэр үед яг хараахан Африк төв нээгдээгүй л дээ. Гэхдээ энэ тухайн үеийн одоо энэ судлаачид байна. Ибн Халдун за сүлд гарч ирсэн Ибн Халдун Батута эднэр бол энэ талаар бол ярилцж л байсан. Ямар ч л байсан хожим нь бол Африк гэж нэрлэгдсэн. Тухайн үеийн Мамлюк л та. Тэгээ бид нар Мамлюкт очих гээд байна. Агуу их Сахарын цөлд очих гээд байна. Эртний Месир Нийл мөрний иргэншилээр очих гээд байна гэж. Одоо энэ өөрийнх нь шадрууд нь тайлбарлаад байгаа юм. Гэхдээ үнэхээр очих гээд болж өгөхгүй байх л та. Тэр харагдаж байгаа чинь. Тэгээ улаан тэнгисээр тулчаад байна шүү дээ. Улаан тэнгисээр гатлал болоо. Би хэлсэн шүү. 60-аад оны үед Суэцийн цугийг үүсгэж ингэж сэтэлж нөгөө нэг улаан тэнгисээр сэтэлж газар дундын тэнгисийг одоо Европыг Энтхийн далай, Арабын тэнгис, Энтхийн далай ингэ холбосон Суэцийн цуг гэж үүсгэсэн юм аа. Энэ үед тэгээ 13 дугаар зуунд Суэц сэтлүүлээгүй. Ерөөсөө газраар явах мөн улаан тэнгисээр зав хийгээл гарчих. Хөнхөөн зав хийгээл зэрэгэ зөчих. Тийм боломж бол байсан. Бид нар Мамлюкт очих гээд байна. Бид нар эртний Месир иргэншлийг үзэх гээд байна. Одоо яах вэ? Хэд бухад очиж хэл. Их цэргийг зогсоо. Зогсох шаардлага гарсан байна. Дорн зүг рүү яаралтай элчцаар ямар үйл ажиллагаа болж байгаа, ямар үйл явдал болоод байгааг яаралтай мэдэх хэрэгтэй байна. Ариг бүхдүү тэнд байгаа. Тэр хаанд өргөмжлөгдөх юм болов уу? Сайн мэддэхгүй байна. Хувлаагч арай л өөр бодолтой л хүн дээ. Энийг л өөр юм боллоо шүү. Энийг л өөр юм боллоо. Хэд бухар руу яралтай мэдээ явуулаа. Довтлохоог зогсоо. Эзэнтэй довтлохоог зогсоо. Аалаа. Олон жилийн өмнө 1241 онд их хаан өгөөд 1241 оны 4-р сард одоо их хаан өгөөд тэнгэр тальж энэ мэдээ 4-р сард Сүбэдэ болон Ахмад хүүд дээр очиж исэн. Яг тэр үед загалмайтны Европ монголчуудад ёстой аймаглан устгуулах аимшигтай аллах хэдлагаас азар аим аврагдсан. Дээд тэнгэр их хэрзэн ертөнцийн эзнэн сонсож ивээсэн байж болно л доо. Түүхийн сонин юм яагаад автагддаг байна? 1259 онд Мөн хаан Чиндүүгийн балгасанд тэнгэр тайснаар Исламын Азууд буюу Исламын ертөнц монголчуудад аймаглан устгуулах аимшигтай аллах хэдлагаас гэнэт аврагдах нь тэр. Үнэхээр Аллах тэнгэрний вэсэн болоо да. Дээд тэнгэрт одоо зөвлөлдөөн болсон ч хийж болно шүү дээ. Аллах нь манай Монголын бөөгийн агуу их 99 тэнгэртэй уулзаад та нар одоо ингээд устгачуулаад ингээд одоо энэ ислам гэдэг шашин чинь байхгүй болчих гээд байна. Бас байж явах хэрэгтэй юм аа. Гэтэ ингэж та нар одоо нэг одоо болооч гэж яагаад одоо илүүсэн ч яаж болно. Энэ үнэхээр бас заримдаа ингээд монголчууд одоо бурхан нүртэл монголчууд эсрэг байсан юм шиг хит хитэн түүх бас байгаа шүү. Факт бол. Бурхан нь ивэгээд байгаа юм шиг мөртлөө болчихж байгаа юм шиг. Тий. Энэ бүр дараа нь цаашдаа гарах бах. Манай дээр тий. Ямар ч үсэн эхний одоо факт бол энэ баг Европын хэрэгст аварцсан баг. Магадгүй. Тэгж тэгсэн байж магадгүй. Дараа нь энэ исламыг үнэхээр Аллах нь аварсан баг. Магадгүй. За дараа нь тэр камиказа нь үнэхээр аварсан баг. За дараад нь тэр дараа нь гарах баг. Тэгэхээр би ингэж бодоод байна. За үнэхээр хараа. Хойд Африкийн Египтэд Месирийн иргэншилээр Мамлюкийн султанд ус байгаа. Дунд нь Суямын жижиг хаан ус байгаа. Цаана Магрибийн халифат. Ингээл болоо. Гурван исламын ус үлдсэн байсан. Хэрвээ мөн хаан тэнгэр талаагүй байсан бол исламын шашныг 13 дугаар зуунд монголчууд дэлхийн ертөнцөөс балруулдах магадлал 100% байсан шүү. Үгүй махад 99% байсан. Зүгээр исламын шашин гэж үүссэн Зүнч Мухаммед үүсгэжээ. 600 онд үүсгэжээ, тийм ээ? 640 онд Мекка балгатад мэндэлсний дараа ингээд үүсгэжээ. Гэтэл 13 дугаар зуунд Монголын байлдан дагуултаар
монголчуудад хядуулж устгаж дэлхийн ертөнцөөс арчигджээ. Гэд түүхэнд үлдэх байсан магадлал байсан. Гэхдээ 3 үлдсэн л дээ. 3 хуус үлдчихэд штэ. Ерөөсөө Мамлюк за жижиг хаан тусаа тооцоо байли л да Суями жижиг хаан тусаа байли. Тэгээ Магрибын халифат тус байхгүй. Түнистэйсэн. Ингээ болоо. За Идүс хуссан болол тэгэл дуусаа. Монголчууд энэ Атлантын далайн зүүн эрг Африкийн одоо ас баруун хязгаарт очих байсан шүү дээ. Гэхдээ нэг азаарлаа аврагдчихлаа да энэ. Эсвэл хувь тохиолоо би мэдэхгүй байна. Гэхдээ одоо хайр юм тэгсэн бол тэгчгүй бүгдийг ингэчих байсан гэсэн тийм яриа болж болно. Тэгэхээр түүх ингээл бичигдсэн цаг үеийн юм лсэн. Яа харахгүй улаан тэнгис дээр хит бух цэргээ тавьчаад байсан байлаа. Яг энэ үед Умар зүг, Сарай, Бэрхийн ордон энэ хүлээгүй улаан тэнгис рүү тулсан гэсэн нь. Тэгсэн. Тэгвэл хар хорноос ирсэн мэдээ үнэн үү? Үнэ. Их хаан мөнх тэнгэр талсан байлаа. Тэгээд оронд нь хин хаашааны цуух юм. Одоогор энэ мэдэгдээгүй байна. Ариг бүхэл төрийг ашиж байгаа. Тэр ашигчийн өрөг гүйцэтгэж байна. Тийм болохоор ариг бүхэл шийдэндээ. Хувлаа юу? Хувлаа кафенд байгаа сураг байлаа. За. Хүлээгүүтээ зэрэгтэж явсан. Манай 3 хаан хүү яасан. Тэд сургаггүй л байна. Армян гүржийн цэргүүдтэй Дамаскыг эзэлснээс хойш сураг байгаагүй. Тасарсан. Тэр сургийг гарга. Одоо байдал хэцүүдлээ. Карпатын нуруунд зүүн хэсэгт байгаа Алтан ордны бүх цэргийг бүгднгийн сарай тат. Бид тэгээд Атлантын далаа руу үгүй. Хэрвээ энд нэгдсэн хаан гарахгүй байх магадлал дахин болох юм болвол бидний эзэмшилд халтаа болох гэдэг. Гэхдээ та ч болно зүгээр л нэмэлт зэрэг татах гэж сарайдаа дахиж ирсэн шүү дээ. Одоо дахиад Карпатын зүүн тийш явахгүй мó. Бид цаашаа ариун Ром руу бид хаашаа шөдлөхгүй. Хаашаа шөдлөхгүй. Хас Европ хизээл бол хизээ. Надад амархан байна. Олон жилийн өмнө би тийж ачин бат ахтайгаа хамт агуу их жанжин сүбэдэтэй мөр зэрэгцэн байлдаж л явсан юм. Ариун Ром Франк дараа хизээл бол хизээ. Надад амархан байна. Одоо хамгийн гол нь бидний эзэмшилд халтай зүйл гарч ирэх гээд байх магадлал өндөр гараад ирлээ. Карпатын нурууны зүүн хил дээр очиж чаад байгаа. Зүүн бил дээр очиж байгаа. Манай алтан одоо манай ордын цэргүүдийг бүгдийг тат. Бүгднгийн Дунамурны зүүн хэсэг ижил мөрөн хөө хүртэл тат. Бүр урагшаага Жандуурын нуруу руу явуулж болно. Тэгээд ичс мөрний хөөрүүч цэргүүдээ сонон байрлуулах хэрэгтэй болгоно. Жандуурын нуруу одоогийн Казахстанд байгаа. Энэ Казахстаны газар нутагч бас юу шүү? Зүчийнхний мэдлэл байгаа шүү. Энэ дээр нэг жоох улс төрийн тайлбар хийх хэрэгтэй юм шиг байна. Одоо ингээд Алтан хорд бол Монголын эзэнт гүрний нэг хэсэг. Тий. Гэхдээ бас биш. 30-оор төлнө. Тий. 1% билүү 30 гэдэг чинь. 30-оор төлнө тий. Тий. Нийт одоо Мөнх Бат хоёрын тохиролцоо. Тий. Тэгэд гэтэл шинэ хаан сонгогдох нь өөрөө буцаад Алтан хорд бол Монголын эзэнт гүрний нийтлэлд оруулна гэж жоох айгаад байна уу гэж би ойлголоо сая. Тий магадгүй. Тий. Энэ миний эзэмшилт халтаа болох гэдэг гэж хэлсэн.
Зөв. Одоо Монголын эзэнт гүрэн чинь үндсэндээ арай хуваагдаг байгаа. Хуваагдаг байгаа. Алтан ордол арай өөр статустай. Зүгээр тустай статустай. Тустай статустай тий. Бусдаасаа онц бөгөө дээд ирэхт автономт ирэхтэй гэсэн үг. За яг л хэллээ. Нэрэл тэгж тайлбарлах нь. Тий. Одоо дефакто ирэхтэй гэх юм уу та. Одоо олон улсын харилцааны мэргэжлийн хүнд одоо чам тайлбарлахад дефакто ирэхтэй. Диюрэ ирэхгүй. Дефакто ирэхтэй байгаа. За, бэрх яагаад ийм шийдвэр гаргав? Бэрх бас нэг юмыг бодож исэн ч гэж болно. Алс орнд руу бас ич явал. Хор дахын залгамжилсан хан хүүтэй очиж уулзсан. Тэд нар бас ямар бодолтойгоог мэд. Ойлголоо бэрх эзэнтэй. Яралтай. Чи хар хойрноор явж мэдээ цуглал. Чи Алеппо руу яв. Ефрат мөрөн рүү оч. Харин чи Астрон зүрх рүү яваа. Ойлголоо. Ийхүү 3 гэлч явлаа. Сибирь. Батын төрсөн ах орд захирж байгаа. Орд тэнгэр талсан. Тэрний хүү хин тэрнийг захираад байгаа нь одоо ямар бодолтойгоо мэдж явах хэрэгтэй. Чи бас ах дүүнэр. Харин хар хорин байдал яв болох чинь. Ариг бүх ямар шийдвэр гаргах гээд байна. Үүнийг бэрх мэдэх ёстой. Мөн хүлээгүй яах гээд байгаа юм бэ? Энийг бас мэдэх ёстой. Бэрх үүнийг мэдхийн тулд 3 зүг хэлж явуулсан байна. 1260 оны 6 дугаар сар ариг бүх хан хүү Монголын тал нутаг хар хорин хотод би бүх алтан үргийнхнийг цуглууллаа. Их ах агуу их хаан мөнх тэнгэр талсан байна. Тийм учраас шинэ хааныг би сонгох ёстой. Мөнх ахын хөвгүүд насан балчир байгаа тул төрх ашигчийн үүргээр би Монголын төрийг захирсан зүүн хэрэг гэж би бодож байна. Хувлаа ах руугаа илч явуулсан боловч ах маань кайфингаас хөдөлсөнгөө. Хүлээгүй ах руу илч явуулсан боловч хүлээгүй ах чимээгүй байна. Тэгэхээр тал нутагтаа үлдсэн алтан ургийн бүх гэр бүлүүд та бүгд ямар шийдвэртэй байгааг сонсъё. Ууганхүү Балтерыг хаан ширээнд суулгуул яасан. Гэхдээ таны туршлагыг гүйцэхгүй л дээ. Балтер гэдэг нь одоо энэ мөн хааны. Мөн хааны ууганхүү. Тий. Нөгөө хүүхдийн мөн хаан чи хутагтай гэд хатантай. Тий. Балтер өрн даш гэдэг хүүтэй. Өрн даш тий. Бас дахиад нэг хатан байгаа. Мөн хааны хатан чинь хэм блэ? Ширгээ гэдэг хүү байгаа. Тэгээд асига. За нэг ийм хүүхдүүд бол мөн хаанд бол байдаг. Тэгэхээр би бол зүгээр бодохдоо мөн хааныг бол энэ хутагтай хатан чинь өөрөө болохоор зэрэг ихэр савгийн бутуу хүргэний хүү Улаадайнгийн охин. Тэгээд Балтер буюу одоо Балт. За тийм хүү. Тэгээд өрн даш гэдэг хүү. Тэгээд Баяулун гэдэг гүнжийг төрүүлсэн. За мөн хааны 2 дугаар хатан Хуруучаа хатан. За Хурууран овгийн хүн. Тэгээд харин Юан улсын сударт бичигдсэн. Бас яг хин гэдэг хүүхд төрүүлсэн бас түүхэнд гарсангүй. Тэгээд 3 дахь хатанд бол түрг эмхтэй байгаа. Тэр эмхтэйг болгохоор зэрэг өгөл төтмиш гин. Өгөл төтмиш гин. За энэ бол Ойрд аймгийн охин байгаа. Ойрдын гүнж. Ширэн Бичикэ гэсэн хүүхдүүдийг төрүүлсэн бол 4 дахь хатан Баяучин хатан. За Баяу довгийн эмхтэй. За энэ хатнаас болохоор зэрэг Ширгэ гэдэг хаан хүү төрсөн. 5 дахь хатан Куйтаны хатан. За энэ бол Илжигэн овгоос гаралтай. Асуута Баатрийг төрүүлсэн. 6 дахь хатан Исвэр хатан. Харин овг нь тодорхойгүй байна. Исвэр хатнаас бас хүүхдүүд гарсан. Гэхдээ тэдний нэр нь бас түүхэнд бичигдсэнгүй. За 7 дахь хатан бол Чүбэ хатан. Бас л овг нь тодорхойгүй. Харин мөн хааныг тэнгэр талихад тэр жилдээ бас нэг худалгүй хүнд өвчнөр бий болсон.
8 дахь хатан минлэх хутлаг хатан тайдангийн одоо удмын хүн л дээ. За мөн хаан бол ер нь бол 8 хатантай. За тэгэхээр Бат бол айгүй олон хатантай шүү. Бат бол бүр 50 60 хатантай байсан. Маш олон хатантай байсан. За мөн хаан бол 8 хатантай. За ерөнхийдөө яригдж байгаа хүн бол өрн дашил яригдаад байна. Балтуу одоо Балтын руу өрн дашив. Ширгээ асуудаа хоёр нь одоо ингээд 4 хүү гараад ирлээ шүү дээ. Балтар Баатар, өрн даш Баатар, Ширгээ Баатар, Асуутай Баатар. За охтууд нь бол яг Баялун гүнж, Ширэн гүнж, Бичикэ гэсэн гүнж байгаа л да. За тэгэхэр чин өрн дашиг болгоё гэсэн тийм санаа ол байна. Өрн даш өөрөө их мундаг хүн. Гэхдээ авгах нь байгаа цагт авгах нь төр хашиж байгаа шүү те. Төр хашигчийн эрх мэдэл гэдэг чинь ийм байгаа. Нэг л жоохон даанч гэмээр харамсалтай юм байсан. Мөн хаан залгамжлагч хэлсэнгөө. Ядч өгөөдөө хаан залгамжлагчаа хэлээ тэнгэр талцсан. Тэрнийг нь уулна болгоё гэд ингээд дөрөг нь эдгээр заваарад ингээд одоо юм болсон шүү дээ. Тий. Даанч харамсалтай хин мөн хаан залгамжлсан хэлсэнгөө. Тэгэхэр чин зэрэг хэнийг болох вэ? Балтэр Баат руу өрн дашиг үү. Тий. Зарим ингээд түүхчтэй юм ингээ эргүүл харж яхад бол энэ өрн дашиг л их тийм дэмжиж ирсэн. Дэмцсэн маяг. Өрн даш өөрөө мундаг хүн. Тий. Энэ яг хаан болохоор бол бас л мундаг хүн. Яг л хааны хэмжээнд бас бэлтгэгдсэн мундаг хүн л дээ. Өрн даш болох магадлал өндөр. Гэхдээ өөрөөс нь насаар ах туршлага илүү авгаахан дижээс авч шít. За 20 хоног хуралдаад болсон. Өргөлжилсэн. Үгүй ээ өрн дашиг болгоно. Үгүй ариг бүх залгамжилжсэн хамаагүй дээр. Тэгэхгүй бол одоо өшөө цаашаага ах нар нь ч бас юу гэх юм ч гэдэг юм уу. За ийм зөндөө юм болсон. Алтан ургийнхны бүгдийн цуглуулыг ивэл одоо бэрхийн талаас ч гэсэн хүмүүс дуудаж авчрах бөгөөд цагаадын талаас ч бас дуудах ёстой болж таарах гэдэг байна. Яг гоо цагаадаа өгөөдөө талынханд цусан цэвэрлэгээ явуулсан болохоор тэднүүсийг нэг тоогоод яах юм гэж бодсон болвол заалттай хүлээгүй хувлаа хоёрын санал хэрэгтэй болно. Бэрх бол тусгай статустай байж болно. За яг л ийм асуудал үүсэж 20 хоног ингэж хуралдсан. За ингээд 20 хоногийн дараа өрн дашиг Балтэрийг гүй ариг бүх суужсэн хിവэрэ гих мэтэр ярьсаар байгаад ариг бүх албан ёсоор дэмжигдсэн. За ингээд ариг бөхөө 1260 оны 6 дугаар сард Монголын их алтан ургийнхны хуралдаагаар Монголын хаан ширээнд суухан тэр. За яг энэ үед юу болж идэл одоо те ариг бүх өөрийгөө өргөмжлүүлэх гээд их хуралдаа болж ирсэн. Яг энэ үед өмнө зүг Кайфа хувлаа жанжны өргөө. За эн чин төрсөн нутагт юу болоод байна? Та яагаад их хааны яг доотлын дүү мөртлөө хар харинд очиж өрөмжлөгдөхгүй байгаа юм бэ? Гэтэл таны төрсөн дүү ариг бүх өрөмжлөгдөх хуралдаа зарлаад байна шүү дээ. Би хүүхэд байгаасаа энэ их хэрэгжлийг сонирхож эхэлсэн. Тэгэхээр би энэ хэрэгжлийг л сонирхож миний сэтгэлийг татсан болохоор би эндэ баймаар. Кайфингийн энэ өргөө тал нутгаас илүү цагаагаар сайхан газар болохоор та тэгээд хар хоримд суухгүй мө? Үгүй. Харин та нар бид нар их хааны зарилгаар таны удирдлаганд байгаа шүү дээ. Тэгвэл та нар миний удирдлага цаашдаа байхад билнэ үү? Билээ. За. Би тэгвэл надад дагаар орсон Алтан улсын жанжин болон та бүгдийг дуудана. Тэгээд хилцээр хийх гэж ирсэн сүн улсын жанжтай ч зөвлөлдөн. Энэ юу гэсэн үг вэ? Би шинэ уламжлалыг гаргах бодолтой байна. Гүй эзэнтэй.
Та тэгтээ Монгол хүн шүү дээ. Тийм ээ. Энэ олон жил шинжлэл явагдсангүй. Би энэ шинжлэлийг хийх болно. Бүгдийг цуглуул. Ойлголоо. 1260 оны 5 дугаар сарын 6. Кайпен одоогийн Шанду хот хувлаа их хуралдаа зарлалаа. Ингээд өөрийгөө өргөмжилж эхлэв. Хувлаа эзэнтэй. Алтан үргийнхэн таныг дэмжих ёстой. Та тэгтэл Сүм улсын зарим жанжид мөн Сүм улсын хааны төлөөлөгч болон Алтан улсын жанжидаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж шүү дээ. Хамгийн их дайн байлдаанд явж халуун цэгтэнд байлдаж явжсэн та нар үсттэй. Та нар ч гэсэн намайг дэмжих ёстой. Танд үнч байна гэж таны төсөн ахад тангарсан. Бид нар андгаа тангараа биелүүлж яваа. Гэхдээ алтан ураг өргөмжлөгдөх ёстой шүү дээ. Хувлаа эзэнтэй. Би чамд хэлсэн биз дээ урай хадаа. Би шинжлэлийг авчирна гэж. Таныг ойлгосонгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам чи намайг ойлгоно. Энд чи юу болж байна? Цагаан. Хөөе, алуу та нар юу бодож байна? Хажуу. Хүмүн юу бодож байна? Баян. Юу бодож байна? Хаан хүү хувлаа алтан ургаас өргөмжлөгдөх ёстой шүү дээ. Алтан ургаас гарах ёстой шүү дээ. Гэтэл яагаад ийм юм болоод эхэлвэ? Өмнө зүгийн сүм усыг дайлаар мортох үед л хөхмөрний хойхон яг над кафен шандууд чинь хаан хүү хувлаа арчаад нэг л дайрахгүй байсан. Энэ ямар учиртайг нь би ойлгоогүй. Бас сүм ус руу илж зарсан байна. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй. Энэ алтан ургаас өргөмжлөгдөх ёстой. Тэгээ бид нар хувлаа эзэнд үнж гэдгээ тангаралцгаасан шүү дээ. Тангаргаасаа нэцүүлж таарч гинөө. Динд өгцөө юм болох нь. Энэ байдлаараа ах トゥ хоёрын хоорондох асуудалд бид нар оролцсон. Бид нар өөрөөсдийнхөө анхан дүүстэй ширгөөцөлт хэрэг гараа шүү дээ. Энд нь зогсоох юм уу? Хувлаа шиг ухаантай хүнийг үү? Ах トゥ өнөр өөрсдөө мэдж байгаа болов уу гэж бодох уу? Алтан ургийнхан л ямарч байсан. Энийг шийдэх байх. Энийг ойлгоё. Сүм улсын нийслэл Ханжоу хот Лижон хааны ордон хой зүгт Кайфанд байгаа Монголын хаан хүү хувлаа худалдаа арилж байгаа сайн гүйцэтгэж алба говчуурыг сайн төлж байгаад чинь талархан нэмэлт 1% гуйлт байна гэж хэлсэн байна. Төшмдүүдээ. Цэргээр туслаач гэж хэлсэн байна. Юу болсон юм бол? Хувлагийн явуулсан загтал дээр энэ нутагт зогцож чадсан танаа цэргүүд миний өчүүхэн ажилд тус болоход нэмэр болох болов хэмээн бодном гэж бичсэн байна. Тэгэхээр юуны түрүүнд эрхэм хүндэт төшмөдүүд та нар юу гэж бодож байна? Мөн хаан үнэхээр байгаа мó? Байхгүй болцсон юм уу? Байхгүй болцсон бол наад хувлаач нь өөрөө хаан болохын тулд биднээс цэрэг авах гэж ах шиг байна. Хэрвээ хувлаа цэрэг өгчгөл юм бол дараад нь бид нар тусалж ийсэн гэд бид нар лөө халдахгүй байх. Өгөхгүй болвол хувлаа учир зүгөө яаж игээд олцоод биднийг тусалсангүйгээд биднэрт дайсагнаж мэднэ. Тэгвэл би төшмөдүүдийн зөвлөлөөр ханху хувлаа туссан дээр үгүй юу гэдгийг нь мэдмээр байна. Монголчуудын нэг занг нь ойлгохгүй байна. Хоорондоо жоохон хагарахаараа хөндлөнгийн хөршөөсөө бүр дайснасаа ч тусламжгүй байдаг.
Харин энийг л ойлгоход бэрх байгаа юм да. Өөрийнхөө эрх ашгаа хангахын тулд дайсантайгаач найрамдах бэлэн. Өөрийнх нь эрх ашиг хангагдчих байвал өөрийнхөө анд нөхдөөч эсрэг анхан дүүсийнхээ эсрэгч зүтгэхэд бэлэн. Хувлаа хаан хүү ийм юм уу? Эсвэл над монголчууд ч өөрсдөө ийм юм уу? Монголчуудын талаар бидний өвөг дээдс судалгаа явуулж ил байсан. Ер нь эрх мэдлийн төлөө, эрх ашигынхаа төлөө хинтэл бол хинтээ найрамдахад, хинтэл бол хинтээ эвсгэд бэлэн болж эхэлдэг гэж судалгаа хангалттай байна. Эртний хан усаас ахуулж ирсэн судалгаа бидэнд зөндөө байгаа. Хэрвээ эдгээр хоорондоо дайтаад унахал юм бол биднэрт нин таатаа гэж би бодно. 600 мянган цэрэг хувлаар явуул. Төшмөдүүд юу гэж бодож байна? Дэмжлээ. Хааны санал зөв, мэрэгэн санал байна. Хааны ухаан, мэрэгэн ухаан байна. Алсыг харж. Ойлголоо. Маргааш гэхэд Кайфан руу 600 мянган цэрэгийг хувлагийн мэдэлд явуулаарай. Ойлголоо. За. За одоо хятад дэмжээ явуулаа. Хувлаа яагаад ингэж вэ? Надад нэг асуух юм байна. Хувлаа л нэг юм болчлоо одоо би бас хувлаа яагаад ингэвэ? Өөрөө болъё л гэж бодож байгаа юм болов. Нэг юм асуулт байна. Одоо ингээ миний харж ирсэн юм дээр материалууд дээр хувлаа өөрийгөө хаан сэнтэд өргөмжлөхөд нөлөөсөн нэг том хүчин зүйлүүд нь ойр хавьд нь байгаа шадар тушуудынхаа нөлөө их байсан. Одоо ингээд хаан болцохоо, одоо таал хаан болох ёстой гэдэг чинь тийм нөлөө байсан. Тэр үнэн юм болов? Тэр үнэ. Хувлаа чи өөрөө тэнийг амтан биш л дээ. Маш ухаантай. Мундаг хүн. Эрдэм номдоц сайн. Тэгээ ер нь хувлааг бас дэмжижсэн Монголын бас жанжид байгаа. Хувлаа удирдлаганд байх та. Тийм болохоор энэ хүн хэрвээ ингээд хаан болчих юм бол арай илүү холыг харж их хол зам туулна гэсэн тийм ойлголт бол байсан байх магадaltaй. Ямар ч лсэн хувлагийн яагаад ингэсэн нь бас мэддэхгүй. Гэхдээ л хувлаа бол өөрөө хаан болъё л гэж бодож байгаа юм. Магадгүй тийм болохоор бас яг өөрийгөө тэнд хаанд өргөмжилж явахт нь бас бойл бити энэ болохгүй гэж бас эсэргүүцчихсэн хүмүүс нээх их байгаагүй байгаагаас мэлсэр байсан. Мэлсэр байсан. Төдийлөн нээх их байгаагүй байгаагаас харахад бас тэр дотор дэмжижсэн хүмүүс дэмжигчд бас байсан л юм байна. 1260 оны 5 дугаар сарын 12-наас 6 дугаар сар хүртэл Алтан ургийнхны их хуралдааны дунд Орхон голын эхэнд ариг бөх өөрийгөө хаан ширээнд өргөмжилсэн байна. За ингээд хувлаа болохоор зэрэг 60 оны 3 дугаар сарын 24-нд аргын бэлгийн тооллын 3 сарын 24, аргын тооллын 1260 оны 5 дугаар сарын 6-нд одоо хувлаа өөрийгөө өргөмжилснөөр тал нутагт ах トゥ хоёр хаан зэрэг гараад ирлээ. За нэг ялгаа нь хувлаа ариг бүх шигээ алтан ургийнхнаас өргөмжлөгдсөнгүү. Өөрийн болон өрөөлийн жанжтын дундаас, өөрийн болон өрөөлийн ард түмний дундаас өргөмжлөгдлөө. За ингээд одоо өөрийгөө зүү ёсны хаан боيو эхлээд өөрийгөө чонтун боيو одоо бүхнийг захирагч гэсэн тиймэрхүү цол өөртөө өгсөн. Чонтун цол өгсөн. Хятад чадж байгаа юм шиг энэ. Одоо ийм юм их харна. Би одоо за манай агуу хаан шүү. Гэхдээ одоо манай агуу хаан одоо яагаад ингэвэ? Би одоо бүр хувлаа хаан яг энэ 44 настай байлаа. За 4 дугаар сарын сүүлээр одоо энэ хин Орхон голын хуралдаанд одоо ингээд 6 дугаар сард ариг бүх ингээд өөрийгөө өргөмжилсэн. За ингээд хоёр хаан сууж нэг нь хар хором нийслэлтэй, нөгөөх нь кафе нийслэлтэй болчихгүй. За нэг л юм боллоо шүү. За ингээд 20 хоног хуралдсан бол хувлаа ганцхан өдөр л хуралдсан. За нөгөөдөл нь тэгээд одоо чамаас одоо чиг сайн яач юм байх үлээ шалалтуур гэх. Харин нөгөөдөл нь тэрийг болгоё, энийг болгоё гэж гөөм сайхан ингээд хуралдуулсан л да. За одоо ингээд яаж ийн? Одоо утахгүй. Чи намайг хүлээн зөвшөөр, чи намайг хүлээн зөвшөөр гэсэн асуудал үүснэ. Би зүгээр хувлааг хойсоол гэж бодож байна. Төрсөн дүүдээ захирагдаад
зарилгын биелүүлээд яваад байх нь ах хүний хувьд онцгүйч байсан байж болно. Нөгөө талаар мөнх ахта загнуулаад бас овоо сайн байлдаад гавья байгуулад явсан шүү эн чинь бас. Ахта загнуулаад явсан. За би яг энэ дээр нэг юм хэлмээр байна. Олон жилийн өмнө их эзэн Чингис хаан Тангад улсыг мөхөөсөн. Тангад улсыг мөхөөснийхэн дараа Тангадын том бөө зайранч гэдэг юм одоо үзмэрчтэн. Та нар манай Тангад улсыг мөхөөсөн. Чамаас хойш чи өөрийн үедээ мандаж, чиний үр хүүхдүүдтэй мандаж, чиний ач гуч хойч үеийнхнээс ахуулан танаа монголчууд үеийн үед манай Тангадыг устгаж ард иргэдийг маань хүүс тэмтэрсэн учраас мэдхийг бүхс мэдснэ бүү даг химэн харааж байна гэж хэлж исэн. Тэнгэрийн их язгуурын удам ухсаатай хүүд Тангадын муу ховлцнуудад хараалн яахаараа надад Тангадын хараал хүрнэ гэж айхчихгүй. Бүгдийг хэд бүгдийг устгах. Тангадыг бол ингэж устгах шийсэн үнэн олон жилийн өмнө. Өнөө хүртэл түүхийг бодоход энэ Тангадын хараал арай биелсэн юм биш үстэй. Одоо ах トゥ хоёр бие биентэйгээ муудалцж эхлэх нь тодорхой боллоо. Хувлаа капэнд бэгчиж эхлэн дүү ариг бөхтөөгөө муудалцаад эхлэв. Бараг энэ хараал бараг биелсэн баха. Энэ Тангадын хараал үнэ. Мэдхийг бүхс. Мэдхийг бүхс. Монголчууд мэдхийг бүхс. Мэдснээ бүү даг гэж харааж шít. Энэ ямар амар хараал. Тий. Мэдхийг бүхс гэж шít. Өнөөгийн нэг л харагдаж шít. Энэ хоошдж үргэлжлэх үү? Магадгүй үргэлжлэх болох байх. Энэ яах вэ? Арай энэ хараал би яраг энэ Тангадын хараал арай биелсэн юм шиг байгаа гэж би дотроос айдэн шүү. Өнөөдрийг хүртэл бодоход. Цагаадагийн ханлаг. Цаан чин хувлаа ариг бүх хоёр хоорондоо бие нэгэ өргөмжилсэн. Асуудал одоо үүсээд эхлэх юм байна. Одоо тэгэхээр яах вэ? Хэрвээ ингэх юм бол бидний асуудал өөр болно. Ариг бүх тэгэхээр одоо яах вэ? Биднес зэрэг татах гэж эхэлнэ. Тэгэхээр зэрэг манай ханлагт асуудал үүсгэж эхэлнэ. Юуны төрөнд? Алгуу. Чи юу ч гэсэн бухард эзэн суугаадах. Тэгээд чи энэ болгоныг захираадах. Юу ч гэсэн байдлыг шийдээ. Ойлголоо. Тэг болох зэрэг би Бухарын төлөөлөгчөөр алгууг томлъё. Алгууг томлъё. Энэхүү Цагаадагийн ачгүй. Хар хүлгүү Баатар нас орсны дараа Цагаадагийн ханлаг эзгүүрч хүлээгүүгийн ихний мэдлэлд байсан. Хүлээгүү баруун зүгт хизүү байдалтай яг ингээд орчход байхад алгуу одоо өөрийн ханлагаас сэргэн гэж Цагаадагийнхан дундаас гарч ирлээ. Хар үлгүүгийн төрсөн дүү. Ийхүү. Тэнд нэг нөхөр бас нэг толгоо өндлөж эхлэх энэ. Бас хэцүү юм те. За одоо ингээд нэг юм хэцүү юм болсон. За ингээ ямар ч байсан. За одоо яаж юм? Яг ийм асуудал үүслээ. Гэтэл одоо бас нэг асуудал гай болж ингээд дууссан бол хамаа алга. Боли зөвшөөрье. Гэтэл сарайд бэрхэд ирснийг мэдээ ирсэн байна. Бэр хаант та болгоомжлогдсон. Ариг бүх хувлаа хоёр хаан ширээнд өөрсдийгөө өргөмжилсэн байна. Тийм болохоор зэрэг одоо хүлээгүүгийнхэн ямар хариу өгөхийг би мэдэхгүй байна. Сонссноор бүр баттаа сонссноор бидний хүлээгүүтэй мөр зэрэгцэж явсан Алтан ордны 3 хан хүү өгсөн байна. Йоо? Чи үннийг өчөж гин үү? Тийм ээ. Бэрх эзэнтэй. Энэ юу болсон юм бол? Хүлээгүү яхаараа манай Алтан ордны 3 хан хүүг үгүй болгодог байна. Тэгээд эн чинь юу болох нь энэ үү? Цэргийг цуглуул. Хүлээгүү одоо өөрөө хаа байна. Хүлээгүү Азербайджан руу
Алеппогоос Азербайжан руу төвлөрье гэж бодож байгаа. Азербайжан руу яаралтай оруулах хэрэгтэй. Яагаад манай 3 хаан хүлээгүүгийн мэдл алагддаг байна. Энэ яаралтай мэд хэрэгтэй. Азербайжаныг хүлээгүүгээс булгаж авах хэрэгтэй. Цэргээ хөдлөл. Ойлголоо. Мэргэцэнтэй. Бүх цэргийг бэлд. Өнөө маргаашгүй хөдлөхөд бэлэн болго. Ойлголоо. За хүлээгүүгийн мэдлэлтэйсэн Алтан ургийн 3 хаан хүү гинт үхсэн. Энэ юу болсон мэддэхгүй байна. Алтан ордны бэрхийн талынхны. Энэ юу болсон мэддэхгүй байна. Хүлээгүү одоо Араб Перс хаттуудыг аваад одоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүүчүүдийг аваад суусна бас үнэн. Эн чинь дайны хууль шүү дээ. Гэтэл тэр хэдэн Фатиманууд нь тэр зүчийн талынхны тийм ээ бэрх бат нарынхны тэр мөр зэрэгтжсэн Алтан ургийн одоо тий Алтан ордны тэр 3 хаан хүүг алдсан байх магадлал өндөр гэж бас тайлбарлаж байна. Өөрийнхөө авд суусан буруу номтон ихнэрийнхээ жолоог атгаж чадахгүй хэвтчээж бас манай хаан үүдийг удирддаг хинбэ гэж хүлээгүү уурлах нь бас бишээ. Бат одоо бэрх уурлах нь үнэн. Нөгөө талаараа бас нэг юм тайлбар байна. Бид нар бол Батхааны удмынхан билээ. Одоо байнга чиний удирдлаганд ингэ захирагтаад байх нь бас бидэнд тэмч таата бус байна. Бид бас өөрийн гэсэн газар нутгаа эзэлж аваад ингээд захирах хэрэгтэй байна. Хамгийн дөрүүд армян гүржийг би өөрийн мэдлэлтэй захирах. Бид бол бүрэн эрхтэй шүү дээ. Ухааны юм ярьж эхэлсэн байх магадлал өндөр байна. Хүлээгүү би ерөнхийлөн удирдах байгаа. Чиний хингээч юу? Яахаараа их хааны зарилгаар удирдах байгаа ерөнхий хаан хүүд чи захирагдсан гэж хагаад тэр 3-ыг цаазалсан байсан байх магадлал өндөр байна. Энд бас нэг ийм асуудал. За ямар ч л бас нэг ийм асуудал үүссэн. Бэрх яг энэ үед сараад би өөрийнхөө байгуулсан улсаа өөрийнхөө төрсөн эцэг Зүч хааны удирдах байгуулсан энэ улсыг төрсөн ах Батын нэрлсэн Хөхорд хэмээх энэ улсыг би Алтан орд хэмээн нэрлэлээ. Энэ цагаас эхлэн бид нар хар орон захирагдахгүй бас бид нар ямар ч толгойгийнхны удам хсааны хааны зарилгийг биелүүлэхгүй. Харин би өөрийнхөө 3 дүүгийнхаа 3 хунтайжийнхаа амь насны асуудлыг шийдэхин тулд хүлээгүүгээс ял асуух хэрэгтэй боллоо. Ингэж хэлээд бэрх Азербайжан руу цэргэлэхэр болсон байна. Хүлээгүү рүү. Харин хүлээгүү Мамлюк руу орох гээд байж байсан. Алеппогоос Азербайжан руу хөдлөхөөс өөр аргагүй байдалд орлоо. Ийхүү Чингисийн удмын ач нар Монголын эзэнт гүрнийг бутлах их суурн эхэллээ. Монголчууд яагаад юу нэгдэж чаддаг юм бол? Цаатаас таньдаг мэдэхгүй юм да. За ойлгомжтой. За ингээ ямар ч байсан бас бид нарт түүх ингэ сайхан ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс дахин баярлалаа. Тийм байна. За ингээд үзэгч та бүхэн ч гэсэн бидний үйлдвэрийг дэмжиж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар ариг уулзлаа. Баяртай.